2018 оны оюутны улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Монгол Улсын их сургуулийн биеийн тамирын тэнхимийн түүх 70 жилийн ой наримжт болон зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн 16, эмэгтэйчүүдийн 13 багийн тамирчид оролцож ур чадвар сорин өрсөлдлөө. Монголын оюутны спортын холбооноос зохион байгуулдаг оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнүүд үргэлжилсээр байна. Өнөөдөр Монгол Улсын их сургуулийн спорт залнаа сагсан бөмбөгийн төрлийн шилдэгүүд тодорлоо. Тэмцээнд оролцсон эмэгтэй овгуудаас хүрэл медалийг Монгол Улсын их сургуулийн баг тамирчид хүртсэн бол мөнгөн медалийг Итүүгэн дээд сургууль, аваргын алтан медалийг Их засаг олон улсын их сургуулийн баг тамирчид тус хүртлээ. Хэсгийн давалт 2 тоглолт хийсэн, нуглаан дээр 1 тоглолт, нийтдээ 4 тоглолт хийж энэ оюутны улсын алтан медалийг хүртлээ. Ганц ч очив. Алтан медалийн төлөө Итүүгэн сургуулийн Итүүгэн Иргэсүүд багтай тоглосон. Тоглолт тэгээд 28 оны зүрхтэй аварга алтан медаль авсан баа. Итүүгэнтэйр өмнө одоо томоохон тэмцээн уралдаануудад хэр олон таарч тоглож байна? Итүүгэнтэй ер нь оюутны лиг дээр л таарсан. Нүнээс бол нэг таарч нуглаан таарсан. Оюутны лиг дээр л таарсан. Засаг их сургуулийн энэ баг одоо яг багаараа хэдэн жил тоглож байна? Энэ багаараа одоо яг нийтдээ 2 жил, 3 жил тоглож байгаа. Тийм. Шинэ тамирчид ер нь баг тэр их нэмэгч байна. Дийлэнх нь ер нь шинэ бүрэлдэхүүн ер нь нийлэнх нь 1-р курсын дандаа шинэ тамирчид байгаа. Залуу тоглогч байна. Харин эрэгтэйчүүдээс хүрэл медалийг Сити их сургуулийн баг тамирчид хүртсэн бол мөнгөн медалийг үндэсний үеийн тамирын дээд сургуулийн баг тамирчид зүүлээ. Харин 2018 оны оюутны улсын аваргаар шинжлэх ухаан технологийн их сургуулийн баг тамирчид тодорсон байна. Улмаар тэмцээний аваргууд болох шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрэгтэйчүүдийн баг, Их засаг олон улсын их сургуулийн эмэгтэйчүүдийн багийн тамирчдад 2018 оны оюутны Аз твийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх гард болсон юм а. Манай багийн шийдлүүд маань оногч сайт байлаа. Энэ талд манайны хоол зөрүүтэй ажиллаа. Яг боловсруулсан тактикийнхаа дагуу тоглож чадав финалийн тоглолт. Бүрэн чадлаа. Тэгээд хамгаалалт маань их сайн боллоо. Гэж хэлмээр байна. За өмнөх тоглолтууд ямар тоглолтуудыг хийж аль сургуулийн багуудад? 8-ны шигшээ дээр Монгол Улсын боловсролын их сургуулийг хоцсон. Хагас шигшээдээ Итүүгийн их сургууль. За аваргын төлөө хэмжлэг байлаа. Ийхүү 2018 оны сагсан бөмбөгийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн 3 сургуулийн зааланд 7 хоног үргэлжлэн өндөрлөж байна. Харин Маргааш 104 клубын байранд Шатрын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэх бол амралтын өдрүүдээр Чөлөөтөхийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнүүд болох юм а.